Тэгэхээр ер нь бол одоо яг энэ хүнсний одоо энэ хоол үйлдвэрлэлийн 5 дахь хөрөмжийн чиглэлээр манай хууль эрх зүйн орчин ер нь ямар байгаа юм бол за ер нь бол бодлогын хувьд харав. Тэгээ боддог арга байхгүй. Хүн сөдөө аж ахуйн үйлдвэрийн яамдаар бол одоо хүнсний нэг хилцтэй хэдхэн үнэтэй. Тоног төхөөрөмжгээд эхлэхээр тэр нь бол баг эзэнгүй уулаар хараа орохгүй хүнсний хөдөө аж ахуйн үйлдвэрлэг авах ер нь бол ингээд нэг тийм завсрын байдалтай анхаардгүй жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрт тэр чиглэлийн төслүүдээс ордоггүй. Яагаад ингээд оролдохгүй юм бэ гэхээр одоо цаанаас ингээд чиглэл заачдаг. За энэ жил бол сав баглаа бодвол савн тийм аюу амт ч юм эсвэл маханд ноолонд эсвэл ногоонд өнгөрсөн жилийн тэр бол одоо ариут халын бодис үйлдвэрлэх энэ төр гэдэг ингээд зааг ялгаа гаргачихж байгаа. Тэгсэн мөртлөө нөгөө тоног төхөөрөмжөнд нь одоо төслөө бичих ийм боломжийг бол хаачиж байгаа. Тэгээ энэ тухай албан бичгээр өсөлтмөсөлт өгөөд алдаа оноо гарч байгаа юм зөнтэй байдаг. Тэгэхээр энэ өвсгөхөөр манай тоног төхөөрөмжийн асуудал чинь цөөхөн хүнийг хамардаг. Гэвч ажлынхан цагаар өрөөнд асар өргөн хүрээнд үрдэг. Тэгээ цөөхөн компаниуд үйл ажиллагаа явуулдаг учраас энэ бичиг баримтсан энэ гадна үлдчихдэг. Тийм тэгсэн мөртлөө гарцаа байхгүй тохиолоо болоод аяхан тлээж идэв шүү дээ. Тогоонд л чамж идэв шүү дээ. Тэгсэн мөртлөө бодлого гаргах юм дээр орчихдог байхгүй. Энэ нэр бол тодорхой хэмжээний агч дэвшил гаргах, дуу хоолой өргөх хэрэгтэй гэж ойлгож байна.